За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар бид өнөөдөр 10 асуудлыг хэлцэж баталлаа. За мөн социологийн судалгааны дөнгөний талаар одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэдээллийг сонсоод орон нутгийн байгууллага төрийн үйлчилгээг одоо иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийн талаарх судалгааг авч үзлээ. Энэ судалгаанд бол одоо 1758 иргэн хамрагдсан байна. Үүнээс одоо 51.3% нь болохоор орон нутгад хэрэгжиж буй аймаг сумын удирдлагуудын бодлого шийдвэрүүд одоо иргэдэд яг хүрэхгүй байна гэсэн дүн гарсан байна. Үүнээс улбалаад бид аймгийн засаг даргаад энэ судалгааны гарсан үр дүнгийн талаар одоо цаашаа дахиж одоо ажлуудыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэдэг тогтоолыг бас гаргалаа. Мөн 2017 оны төсвийн тодтголын талаар авч хэлцлээ. Төсөл маань одоо 12 сарын 4-ний том хурлаар одоо бол хэлцэгдэнэ. За мөн иргэдэд 2018 онд одоо өмсүүлэх газрын хэмжээ байршлалын талаар одоо аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтээс аймгийн газрын харилцаа борлого хот байгуулалтын газрын мэдээллийг сонслоо. За мөн иргэдэд одоо 2017 онд газар өмчлөлийн дүнгийн талаар хичнээн хүн газар өмчилж авсан байна тул газар өмчлөлийн одоо хичнээн ховтой явж байгаа талаар мэдээллийг сонслоо. За Төв аймгийн хэмжээнд бол одоо 44.5% явж байгаа юм байна газар өмчлөл. Энэ талаар одоо бид цаашид бас энэ талаар мэдээллийг сонсож тэргүүлэгчд маань саналаа тусгаж энэ газар өмчлөлийн ажлыг улам өрчимжүүлэх шаардлагатай талаар өөртөө санал бодлоо бас тусгалж ажиллаа. Сомдын хөлийн зэсийг тодтохоо, хөлийн зэсийн зураг батуулах санал боломжлох тухай бас асуудлыг авч хэлцлээ. За Төв аймгийн 27 сумын хэмжээнд бол одоо бас газрын хөлийн зэсийн маргаантай асуудал нэлээдгүй байдаг. Энэ талаар бол одоо аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар бусад одоо хэлтс агентлагуудтай одоо хамтарч бид нар одоо сомдын хөлийн зэсийн маргааныг бол сумд нь бол бас тогтоож үзье. Одоо энэ талаар одоо бол мэдээлэл өгөхөд бол анх 1959 онд одоо калкын зураг мөн 1977 оны ардын хурлын тэргүүлэгчдийн 78 дугаар зарлагаар бол анх одоо газрын хөлийн зэсийг бол тогтоож байсан байгаа. Энэ талаар бол одоо бид нар бас хөлийн зэсийн маргаантай байгаа сумдууд бол уулзаж мөн энэ талаар нэг зөвшөлтсөлд хүрсэн байгаа. Одоо Төв аймгийн Алтан болон сумд тэгэл одоо Төв аймгийн Лүн сум, Баян Үнжүү сум, Өндөр Ширээ сум, Аргалан сумдууд бол хүрэлцэн ирж энэ хэлэлцүүлэгт сууж хөлийн зэсийн маргаантай асуудал бол шийдвэрлсэн байгаа. За энэ хөлийн зэсийн маргаантай асуудалгоноос 12 сарын 4-ний хурлаараас авч хэлцэгдэнэ. Хэмжилтийн полигоныг одоо улсын тусгай харилцаанд авах тухай асуудал одоо энэ мэдээллийг тэргүүлэгч маань сонсож энэ үед бол улсын тусгай харилцаанд авах нь зөвөө гэдэг бол одоо баталлаа. За мөн өнөөдрийн хурлаар бас хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн одоо үйл ажиллагаа бол ерөнхийдөө сайн өндөр явж байгаа юм байна гэдгийг манай тэргүүлэгч одоо амнагтай баталж байна, ярьж байна. 2017 оныг бол Төв аймагчдад ураны жил болгон зарласан байгаа. Энэ ураны жилийн гол ажлууд гэх юм бол одоо хамгийн гол нь иргэдэд орлоготой байлгах, иргэдэд ажилтай байлгах. Энэ ажлууд одоо бас маш сайн явж байгаа. Энэ ураны жилийн ажлыг бол одоо манай хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтс маань одоо сомдод хурж ажиллаж чадж байгаа гэдэг дүгнэлтийг бас хэллээ. Мөн эндээс цаашид анхаарах ажлуудын талаар тэргүүлэгч маань бас энд хэлтсийнхэнд бас саналуудыг тодорхой хэлж тусгасан байгаа. За өнөөдрийн тэргүүлэгчдийн хурлаанаар төрийн дээд одон шагналд 100 модны одоо 4 иргэнийг материал нь ирж бид бүхэн одоо хэлцэж 4 хүнийг одоо төрийн дээд одон шагналд одоо уламжлахаар боллоо. 100 мод сумын иргэн Батхутгийн од гэрэл, Эренцэнгийн Бямцогт, Дамдаржагийн Амар санаа гэсэн 3 хүнийг төрийн дээд Алтан гадас одонд уламжлалаа. Хөдөлмөрийн хүндэт медалаар 100 мод сумын иргэн Хатайрын Төмөр хот гэдэг иргэний одоо хөдөлмөрийн хүндэт медалд уламжилж санал баталж явууллаа.